Сайн мэцгааны хүүхдүүдээ өнөөдрийнхөө хичээлийг эхэлцгээе. Өнөөдөр багш нь та нартаа амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх тухай танилцуулнаа. Одоо бүгдээрээ дэлгэц рүүгээ анхаарлаа хандуулаарай. Хүй, хүмүүс саяасан бэ хүүхдүүдээ? Өө зөв, ханиаж бас найтайсан. За ханиаж найтайх үед хүмүүсийн амнаас маш их нян вирус агаарч засагдаж тэр нэмэн вирусээр бусад хүмүүс амьсгалж халдвар төвчин тусах аюултай байдаг юм байна. Тэгвэл ханиаж найтах үед юу хэрэглэх вэ хүүхдүүдээ? Хэрвээ чамд амны хаалт байгаа бол амны хаалт хэрэглэнэ. Харин амны хаалт байхгүй бол хамрын альчуураа дарж ханиаж найтах юм байна. За хүүхдүүдээ тэгвэл амны хаалт нь маш олон төрлийн байдаг юм байна. Одоо багш нь танд танилцуулъя. Энэ бол том хүний даавуу амны хаалт. За харин энэ бол хүүхдийн даавуу амны хаалт. За энэ бол шүүлтүртэй амны хаалт. Харин энэ бол нэг удаагийн амны хаалт. За хүүхдүүдээ тэгвэл амны хаалтыг хэрхэн сонгох вэ? Өөрийнхөө нүүрний хэмжээнд тохируулан шалгаж үзэж байгаад сонгоноо. За тэгвэл амны хаалтыг хэрхэн зүүх вэ? За одоо багш нь та нарт амны хаалтыг зүүх тухай танилцуулъя. Багш нь энэ удаад нэг удаагийн амны хаалтыг сонголоо. Нэг удаагийн амны хаалт нь ирэмгээрээ хатуутар тэмдэглэгээтэй байдаг. За энэ тэмдэглэгээр нь хамрыг хэсэгт зүгнэ гэсэн тэмдэглэгээ юм аа. За энд 2 осортой байна. За зүүхдээ өөрлөгөө харуулад эрхий болон долоовор хуруугаараа 2 осрыг сунгаж татаад тэгээд жихнийхээ араар оруулж зүгнэ. За хүүхдүүдээ амны хаалтаа зүүж чадсан уу? Сайн байна. Нэг удаагийн амны хаалтыг нэг л удаа зүгнэ. За зүүгээд амны хаалтаа авахдаа мөн л долоовор эрхий хуруугаараа осроос нь татаад авна. Гадна талд нь хурж болохгүй шүү хүүхдүүдээ. За амны хаалтаа ихэхдээ осроо нийлүүлж бариад эргүүлээд тэгээд хогийн сав руу хийгээд хайнаа. Хүүхдүүдээ амны хаалтыг зүүж хэрэглэсний дараа заавал гараа угаагаарай. Эцэг эхчүүдээ та хүүхдтэй амны хаалтыг хэрэглүүлж хэвшээрэй. Амны хаалтыг бусдад дамжуулан хэрэглэж болохгүй. Мөн онцгой тохиолдолд амны хаалтыг сонгохдоо даавуу биш шүүлтүртэй амны хаалтыг сонгоно. Хэрэв даавуу амны хаалт сонгосон бол амны хаалтаа заавал угааж хэрэглээрэй. Гутал. Би хонхор тогтсон усан дундуур гуталтайгаа тууллаа. Аав намайг дуудав. Гутлаа норглоо гэж загнах болов уу гэж айсаар дэрэгдэн очлоо. Аав огт зэмлсэнгүй. За доржоо хоёулаа үйлдвэр үзье гэхэд миний баярлсныг хэлээд яах вэ? Би аавынхаа урдуур орж ямар үйлдвэр үзэх вэ гэхэд аав манайд гутлын үйлдвэр, гурилын үйлдвэр, хэвлэх үйлдвэр, төмрийн үйлдвэр, тоосгоны үйлдвэр, цахилгаан станц, хүүхдийн хувцасны үйлдвэр, чихэр боовны үйлдвэр гээд олон үйлдвэр бий. Хоёулаа өнөөдөр гутлын үйлдвэр үзье гэлээ. Бид хоёр эхлээд суур машины дуу дүнгэнсэн шир боловсруулах үйлдвэр үзв. Дараа нь эсвүүрийн тасаг руу орлоо. Арьс ширний үйлдвэрээс боловсруулан гаргасан ширээр энэ тасаг төрөл бүрийн гутал бидний хэрэгэлдэг номын цүнхийг эсгэж байв. Өөр нэг тасагт гутлын төрөө ойж байхад цаад тасагт нь уллаж байдаг ажээ. Бидний өмсдөг гутал ийм олон хүний гар дамжин бүтдгийм байна гэж би мэдэж авлаа. Бид хоёр гэрлүүгээ буцаж явлаа. Бидний замд зөндөө шалбааг тааралдав. Гэвч би усан дундуур гарсангүй.
Хүүхдүүдээ гутал хувцсаа цэвэрхэн өмсөж, бусдын хөдөлмөрийг хөндлөж байгаарай. Эвтэй дөрвөн амьтан. Эртээ урдийн цагт энэтхэг орны сайхан ой модонд тагтаа шувуу, туулай, сармагчин, заан дөрөв хамт амьдарч байжээ. Бид дөрөв эвтэй сайхан суухаас гадна бидний хэн нь ах болохыг мэдэж, тэгээд дүүн ахыгаа хүндлэн өргөж тааллаар нь явъя гэж хэлэлцээд хэн нь ах болохыг бие биенээсээ асууж гин. Намайг тумбаг байхад энэ мод надтай чацуухан байсан. Би шүргөөдөг байлаа гэжээ. Дараа нь сармагчин хэлв. Намайг мойш байхад энэ мод тоглож дүүлэх мөчргүй надтай адилхан байсан болохоор сүүдэр намайг арай чамаал халгалдаг байсан гэж сармагчин хэллээ. Туулай хэлв. Намайг бүжин байхад энэ мод сая үндэслэж байсан тул би үндэснээс нь мэрж иддэг байлаа. Гэтэл тагтаа би энэ модны үрийг зууж ирээд энд унахчихсан юм. Тэгээд энэ мод ургасан билээ гэж хэлв. Ийм болохоор хамгийн ах нь тагтаа, дүүн туулай, туулайн дүүн сармагчин, отгон дүүн заан болж таарчээ. Дүүн ахыгаа хүндлэхээр хилэлцсэн тул заан сармагчин хүндэлж нуруунд дээрээ гаргав. Сармагчин туулайг ахаа гэж мөрөн дээрээ суулгав. Туулай тагтааг ахаа гэж дээрээ гаргавал тэр нь өнөөх том модны үр жимсэнд хүрч ах дүү нартаа түгээн өгч ивэдэг болжээ. Ийхүү энэ дөрвөн амьтан бие биеэ хүндлэх болж эвтэй найртай байсаар жаргалтай болов гинэ. Хүүхдүүдээ бие биенээ хүндлэж эвтэй найртай тоглоорой. Гэрийн ерөөл. Өргөө цагаан гэрийнхээ ерөөлийг айлтгая. Урт цагаан туурахтай. Уран тагнаа хаяавчтай. Далай цагаан дээвэртэй. Дархан ширмэл үүдтэй. Дөрвөөр ширмэл дөрвөн бүслүүртэй. Ар өвөр тийшээ зөргсөн 12 оосортой. Хоошоо урагшаа зөргсөн 24 оосортой. Бөмбөй цагаан өргөө юм байна. Гэрийн доторх нэгэн зүйл гэр. Хорл эрдэн тоонтой. Норов эрдэн унтай. Хаш эрдэн хантай. Нацаг эрдэн хаалгатай. Баднаа нямбуу багантай. Батган тулгатай юм байна. Хүүхдүүдээ Монгол гэрийн хэрэгслийг нэрлэж сураарай.